За надад энэ хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлтөд оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой нэг асуулт, нэг санал байна. Гэхдээ миний хэлэх гэж байгаа санал бас асуулттай холбоотой учраас та бүхэн бас хариулаарай. Ажлын хэсгийн зүгээс гэсэн үг. Ер нь бол яг одоо л энэ удаагийн парламент хилцэх хууль цөөхөн байна. Өмнөх парламент одоо нэг удаагийн чуулганараа тэдэн хууль хилцдэг байсан байна гэдэг ингээд нэг юм тооны хойноос нэг юм яарах маягтай л байгаад байна. Тэгэхээр энэ дээр би бол харин эсэргээрээ одоо л бид нар айгүй чанартай хууль батлах хэрэгтэй. Хүний эрхийн зөрчилгүй хууль батлах хэрэгтэй. Хүний эрхийн хязгаарлалт хамгийн бага түвшинд маш сайн судлагдсан хуулийг бид нар батлах хэрэгтэй гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээ одоо манай хуульч гишүүд бас бүгдээр мэдж байгаа. Бид нар үндсэн хуулийн цэцээр очил өмнөх парламентын баталсан хуулийн очил тэгэл нөө судалгаа янз бүрийн юмнуудыг хайхаар юм нь байхгүй асар их дутуу дулмаг судалгаатай ингээл хуулиуд баталсан. Тэгэл цэцэн өмнө очил уулзаал за бидний уулзахч бол яах вэ? Гэтэ тэр хууль чи өөрөө өнөөдөр хүний амьдралд хэрэгжээд хүний эрхийг хязгаарлаад явж гин гэдэг чи өөрөө асар их хортой үр дагавартай байхгүй. Тэгэхээр хууль батлагдах энэ процесс өөрөө маш сайн чанартай авах хэрэгтэй гэдэг хувь одоо хуульчийн хувьд бол би тийм байр суурьтай байгаа. Тийм учраас одоогийн энэ хууль тогтоомжийн тухай хуулинд орж байгаа өөрчлөлт манай зарим гишүүд бас энд айгүй эмзэглээд байгаа. Одоо хууль батлагдахад хэцүү болох гэдэг энэ хуулийг батлах юм бол айгүй олон шаардлага хангасан байх гэдэг олон судалгаа шаарддаг болох гэдэг ингээд манай гишүүд жаахан тэн дээр бас нэг ийм одоо байр суурь илэрхийлээд байх шиг байна. Тэгэхээр энэ дээр бас ер нь энэ хууль батлагдах хууль боловсруулах үйл явц өөрөө концепцийн үед ямар байх ёстой юм бэ гэдэг дээр бас энэ судалгаа хийдэг хүмүүс энэ ажлын хэсэгт орсон байгаа учраас бас энэ дээр бас хариулаасай гэж бодож байна. За асуулт нь энэ гэсэн үг тийм. Тэгээ хоёрдугаарт гэвэл бид нар энэ хүний эрхийг хамгийн бага түвшинд хязгаарласан байх ёстой бөгөөд одоо тэр олон хувилбаруудаас түүнийгээ судлаад оруулж ирээд миний одоо энэ боловсруулсан хууль тогтоомж ийм хэмжээнд хүний эрхийг хязгаарлана. Энэ олон хувилбаруудаас сонгоод энэ хувилбаруудыг үзэхэд ийм байна гэдэг ийм л судалгаатай хууль маань дагалдаж орж ирдэг баймаар байгаа. Тэгэхээр яг үүнтэй холбоотой тавигдж байгаа шаардлага босго хэрхэн өндөр болж байгаа вэ гэдэг ийм асуулт. За баярлалаа. За 1995 онд Багнуур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийг төгссөн төгсөгчид чуулганы танхимд орж ирсэн байна. 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа багш сурагчид та бүхэнд одоо мөн түүнчлэн яг энэ ангидаа бас хамт төгссөн цэндийн сандаг учир гишүүн та бүхэндээ нийт их хурлын гишүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрэй. Одоо Сүхбат за отгоны номчин гишүүн хариулна. За баасан чаргал гишүүний асуултанд хариулъя. Яалтчгүй бид нар бас хуульч гишүүний хувьд ч гэсэн улсын хурал чанартай хууль, хэрэгждэг хууль гаргахын тулд сая хэлсэн саналуудыг маш сайн тусгаж харах ёстой. Тэгээд амьдрал дээр тэр маань хэрэгждэг байх ёстой. Тэгээд ер нь улсын хуралд орж ирж байгаа хуулиудыг харахаар зардлын тооцоолол нь дутуу байдаг ч юм уу, өр нөлөө нь муу байдаг ч юм уу, тий уялдаа холбоог нь сайн хараагүй гэж байд юм уу. Инээсээ болоод бид ер нь тийм нэг нөгөө хууль тогтоомжийн бараг төгжрөл рүү орчод байгаа. Тэрнээсээ үүдээд ямар ч хэрэгждэггүй эсвэл хэрэгжихээр буруу хэрэгжиждэг ийм юм руу л орчод байгаа. Тэгэхээр энэ хуулийн одоо хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагийн бас нэг уг нь одоо тий үзэл баримтлал нь энэ байгаа. За таны асуусан яг энэ хүний эрхтэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хуульд нэг шинэ уг нь үнэлгээний одоо аргачлалыг нэвтрүүлж байгаа маа. Тэгээ тэр нь хэрвээ одоо хууль тогтоомжийн одоо санаачилж байгаа хүн маань хуулиараа тэр маань хвчлэн засгийн газар байх юм уу тий хуулиар хүний эрх хэрэгжүүлэг хязгаарлах юм зохицуулт орж ирэх гэж байгаа болвол яг одоо олон улсын жишгт байдаг зорилгодоо нийцсэн байгаа мó? Зорилго нь юу юм? Хууль ёсны байгаа мó? Арга хэмжээнд тохирсон байгаа мó? Авчвал хамгийн одоо бага арга хэмжээгээр байгаа мó гэдэг энэ шалгуур үзүүлэлээр аргачлалаар өөрөө энийгээ тооцоолж үнэлээд оруулж ирнэ гэдэг ийм одоо нэмэлт шаардлагыг тусгасан. За мөн хэрвээ хүний эрх чөлөөтэй холбоотой ийм хууль одоо оруулж ирэх гэж байгаа бол засгийн газарч бай, өөр бусад хууль санаачлагч бай, заавал хүний эрхийн комиссоос одоо саналыг авахар явуулдаг байна гэдэг ийм шаардлагыг оруулж өгч байгаа.
За харамсалтай нь яг байнгын хорон дээр бид нар эрцийн асуудлаас болоод яг энэ нөгөө үнэлгээний асуудал дээр бас нэг баг зэрэг өөрчлөлт хийж нэг сайжруулсан хувилбар маань унтсан байгаа. Тэгэхээр одоо зарчмын зөрүүтэй санал бас хураах үеэр энэ дээр бол хурал даргалагчаас бас чиглэл авах хэрэгтэй байгаа. Ер нь ингэж бас хууль тогтоогч нь хууль боловсруулагч нь өөрөө үнэлгээ хийхээс гадна энэ аргачлалын дагуу хязгаарлалт хийж байгаа бол үнэхээр боломжит хэмжээнд байна уу, хуулийн дагуу байна уу, үндсэл нь тохирсон байна уу гэдээ энэ аргачлалын дагуу хийдэг болох юм бол аяндаа бид нар эн чинь бидний гаргаж байгаа хууль тогтоож маань хүний эрхэд яаж нөлөөлөх гээд байна гэдгээ илүү хаана боловсруулж байгаа төвшинч бидний хилцэж байгаа төвшинч илүү сайн хардаг болов хаа гэсэн ийм хүлээлттэй байгаа. За Сүхбаатарын Эрдэнэт гишүүн асуулт асууна.